Итгэл ба аврал. Сайн байна уу? Эрхэм ахын дүүс минь. Дахин уулзсандаа баяртай байна. Та бүхэн маань сайн аж төрцгөөж байгаа биз дээ? Бид өнгөрсөн удаад Есүс яагаад энэ дэлхийд ирсэн тухай судалсан бэлээ. Сатан хуурм мэхэлсний улмаас хүн төрлөختөн Бурхны хайрыг буруугаар ойлгосон. Тиймээс Есүс бидний тэр буруу ойлголтыг залруулахын тулд өөрөө хүний дүрээр ирсэн гэдгийг бид мэдэж авсан. Мөн тэр бүх буруу ойлголт загалмаа дээр бүрэн тайлагдсан гэдгийг ойлгосон. Тиймээс бид Бурхны хайрыг одоо буруу ойлгож дахин эргэлзэх хэрэггүй юм. Хэрвээ тэр хайранд итгэхэд хэцүү санагдаж эргэлзээ төрвөл 2000 жилийн өмнө та бидний төлөө өргөгдсөн тэр загалмайг харж өөрийн амийг зориулсан түүний хайрыг санаарай. Тэр загалмаа дээрээс өнөөдөр ч гэсэн намайг хайрладаг Бурхны хайр цуурайтаж байна. Өнөөдөр бид 7 дугаар хичээл болох итгэл ба авралын тухай судлах болно. Энэ цаг бол үнэхээр чухал цаг юм. Таны зүрх сэтгэлд бат итгэл сууж, авралын баталгааг хүлээн аваасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Эрхэм ахын дүүс минь, Библиэд энэ дэлхий дээр төрсэн бүх хүнийг нүгэлтэн гэж хэлдэг. Зөвхт хүн нэг ч үгүй. Ром 3:10 гэж бичигдсэн байдаг. Мөн ийм ишлэл бий. Эзэн Тэнгэрээс хүний хөвгүүд рүү өнгийн харсан нь ойлгодог. Бурхныг эрен хайдаг хүн байгаа эсхийг харахын тулд юм. Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй. Нэг ч байхгүй. Дуулал 14:2-3. Библиэд нүгэлтэн гэдэг ойлголт нь дэлхийн хуулийг зөрчсөн гэсэн үг биш юм. Харин Бурхантай адил өөрийгөө өмөрцөн хайрыг өгөх чадваргүй болсон байдлыг нүгэл гэж хэлдэг. Тэгвэл зөвхт байдал буюу зөвхт хүн гэдэг нь Иесусийн загалмаа дээр харуулсан тэр хайрын сэтгэлийг өөртөө тээж байгаа хүнийг хэлдэг. Зөвхт байсан Адам Ева хоёр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг эзэсний дараа бүрэн эгоист буюу хувиа хичээгч болж бусдаас илүү өөрийгөө хайрлах болсон. Өөрөөр хэлбэл тэд нүглийн вирусээр халдварласан юм. Тэгэхээр нүгэл гэдэг нь ямарваа нэг үйлдэлийг хэлэхгүй. Харин хүн ямар нөхцөл байдалд оршиж байгааг хэлж байгаа юм. Тиймээс бидний мэддэг, ил гарч харагддаг нүгэл гэх чинь нүгэлт байдалд оршиж буй хүмүүсээс гарч ирэх зайлшгүй үр дүн юм. Жишээ татъя. Нэг хүн коронавирусээр халдварлажээ. Тэгвэл тэр хүн коронавирусээр өвчлснийг яаж мэдэх вэ? Шинж тэмдгээр нь мэдэж болно. Хоолоо өвдөж, халуурч, ханиаж, бүр хүндрвэл амьсгалд авчтана. Тэгвэл хоолоо өвдөх, халуурах нь коронавирус мөн үү? Үгүй ээ. Тэр бол коронавирусын гаргаж буй шинж тэмдэг юм. Нүгэл яг үүнтэй ижилхэн. Нүглээр халдварласан хүнд нүглийн үр дагавар шинж тэмдэг илэрдэг. Анх тэнгэрт нүгэл үүссэн. Тэгээд Адам Ева хоёр нүглээр халдварласан. Нүглийн шинж чанар буюу өөрөөр хэлбэл хайрлж чаддаггүй, хувиа хичээсэн, бардам, өөрийгөө хайрладаг сэтгэлээр халдварласан юм. Иймээс тэр нүглийн халдварласан байдлаас болж дэлхий дээр байдаг бидний мэдэх бүх нүгэл хилэнц шил дараалан урган гарсан. Энэ нь хүндрвэл хүн алчж мэднэ. Мөн бүрэн хяналтгүйж болдог. Тэгвэл бид яагаад нүгэлтэн болсон бэ? Нүгэл үлдснээс болж нүгэлтэн болсон уу? Эсвэл аль хэдийн нүглийн халдвар авсан учраас нүгэл үлддэг үү? Мэдээж нүглийн халдвар авсан учраас нүглийн үр дүн илэрч байгаа хэрэг. Ингээд бодоод үзье. Нэг хүн манай улсын бүх хуулийг сайн мөрдөж, бүх хүнд хүндлэгдэж, бүр ерөнхийлөгчийн шагнал хүртсэн байг. Тэгвэл тэр хүн зөвхт хүн үү? Үгүй. Адам Ева хоёр нүгэл үйлдэхэд нүглийн вирус тэднийг бүрэн халдварлуулсан. Түүнээс хойш төрсэн бүх хүн нүглийн халдвартай төрсэн. Тиймээс Библиэд энэ дэлхий дээр нүглийн вирусээр халдварлаагүй нэг ч хүн байхгүй гэж хэлдэг. Тэгэхээр бид нүгэлтэн болсон нь нүгэл үйлдснээс болж биш. Харин нүглийн мөн чанартай төрсэн учраас нүгэлтэн болсон хэрэг. Тиймээс бид гадаа төрхөөрөө хэрхэн зөвхт мэд харагдлаач
нүгэлтний мөн чанараас харах боломжгүй юм. Түүхийн туршид нүглээс ангижрахын тулд хичээсэн хүмүүс олон байсан. 40 жил суугаараа унтаж нүглээс чөлөөлөгдөх гэж оролдсон хүн байсан. Өөр нэг нь бие гинжээр ороож мөлхөж амьдарч байсан ч удаатай. Гэвч тэдний хинэнч хизээч нүглийнхээ асуудлыг шийдэж чадаагүй. Шинэ гэрээний Ром номыг бичсэн элч Паулч бас тэдний нэг байсан. Тэр хүн төрлөختний нүглийн асуудал ямар аимшигтайг ойлгоод ингэж хашгирсан юм. Би юутай хөөрхилтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Ром 7:24. Тийм ээ. Энэ дэлхий дээр нүглийн талаар жинхнээсээ бодож үзсэн хүн байвал тэд бүгд Паулийн адил үг хэлэх байсан байх. Яагаад гэвэл бид энэ нүглийн намагнаас өөрсдөө гарах аргагүй. Хэдий хичээж ариун зөв амьдрахыг хүссэн ч өөрсдөө нүглээс ангиж ирж зөвхт болж чадахгүй. Адам Ева хоёр сатаныг сонгосон тэр мөчөөс эхлээд сатан бидний эзэн болсон. Ингээд бид сатаны боол болсон учраас зовлон зүдгүүр итгэл найдваргүй амьдралаар амьдрахаас өөр замгүй болсон. Тэнд найдвар байхгүй, баяр баясгал байхгүй. Өөрийгөө буруутгасан сэтгэлийн шаналлаас ангиж ирж чадахгүй. Амьдралын хүнд дарамтаас чөлөөлөгдөж чадахгүй. Юу юунаас илүү нүгэлтний эцсийн зогсоол болох үхлээс ч бид бултаж чадахгүй. Зовлон, шанал, дарамт дунд амьдрсаар дуусгаас өөр аргагүй. Энэ бол гэм нүглийн сонгосон хүн төрлөختний зайлшгүй хувь тавилан юм. Гэвч үнэхэрийн талархууштай нь бид энэ зөвхөрлийн байдлаас гарах замыг мэдэж байгаа. Дундад зууны үед Мартин Лютер гэдэг хүн байсан. Тэр ч бас өөрийн нүглийн асуудлыг өөрийгөө зовоосноор шийдэх гэж их хичээсэн хүн. Гэвч нэг өдөр Ромд ариун шатаар мөлхөж өксөж байхад нь Бурхан түүнд үгээ хэлжээ. Гэнэт Лютерийн жихэнд чанга дуу хоолой сонсогдсон юм. Зөвхт хүн итгэлээр амьдрна. Ром 1:17. Эрхэм ахын дүүс нар минь. Та бүхэн энэ ишлэл ямар утгатайг ойлгож байна уу? Би ч бас удаан хугацаанд энэ үгийн утгыг ойлгоогүй явсан. Тэгвэл тэр үед би Христэд итгэгч биш байсан гэсэн үг үү? Үгүй ээ. Би төрсөн цагаасаа сүмд явдаг байсан. Гэсэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгодгүй байлаа. Тиймээс миний амьдралд сэтгэл ханамж байгаагүй. Үргэлж гэм нүглийн дарамтанд дарлагддаг байлаа. Бурхны өмнө зөв зүйтэй үйл хийхээрээ сэтгэл санаа таатай байж, итгэлгүй үйлдэл хийх үедээ ихэд сэтгэлээр ундаг байсан. Өөрийнхөө дотор байгаа энэ би гэсэн сэтгэл, Иесустэй адил хайр байхгүйг харах бүртээ би аврагдаж чадахгүй гэсэн цөхрөлд автдаг байсан. Мөн Бурхны хайрыг харуулж чадахгүй байж, эндрийн өмнө гарч номлол хийж байгаа минь маш ичгэвтэр санагддаг байлаа. Тэгж байтал нэг өдөр би хүүхдүүдэд Библийг зааж байтал нэг хүүхэд асуусан юм. Пастра, Бурхан бидний залбирлыг сонсдог гэдгийг яаж мэдэх вэ? Тэгэхэд би ингэж хариулсан юм. Бурхан бидний залбирлыг сонсдог гэдгийг бид мэддэг юм биш. Харин итгэх ёстой юм. Тэгтэл гэнэт хэн нэгэн алхаар миний толгой руу зохиод авах шиг болов. Тэгээд чанга дуу сонсогдож. Чи өөрөө итгэдэг үсттэй? Би тэр мөчөд их балмагдсан. Энэ юу гэсэн үг вэ? Би юунд итгэхгүй байгаа гэж. Бурхан надад хүн нүглийн асуудлыг яаж шийдэж болохыг заахыг хүссэн байж. Бурхан надад өөрийн үгээр зааж эхэлсэн. Миний өөрийгөө зөвхт болгох гэж хичээж байсан бүх арга маань хэзээч намайг зөвхт болгож чадахгүйг ойлгуулсан. Бидний зөвхт хүн болох цорын ганц зам нь Иесусийн загламай дээр өгсөн уучлалыг итгэлээр хүлээн авах явдал юм. Адам, Ева хоёр нүгэл үйлдэхэд Бурхан тэр даруй тэдэн дээр ирээд амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийнхөө нүглийн асуудлыг шийдэхгүй, харин хожим Бурхан өөрөө шийдэж өгнө гэсэн амлалт байсан. 4000 жилийн дараа Иесус загламаа дээр нас барснаар Адам, Ева хоёрын нүглийг Бурхан шийдэж өгсөн юм. Ром 5:18-д ингэж бичигджээ. Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унсны адил ийхүү нэг зөвхт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрв. Энэ нь үнэндээ шудраг бус мэт. Би юу ч хийгээгүй мөртлөө Адамын нүглийн улмаас нүгэлтэн болж төрсөн.
Гэхдээ энд тэгтлээ шудраг бус бас биш ээ. Учир нь дараагийн ишлэлд. Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялдуусны адил ийхүү нэг зөвхт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрв гэжээ. Энэ юу гэсэн үг вэ? Нэг зөвхт үйл. Өөрөөр хэлбэл Иесусийн загалмаа дээр нас барсан явдлаас болж бүх хүн зөвтгөж тооцогдсон мөнх амьд хүрсэн. Адам, Ева хоёрын нүглийн улмаас бүх хүн нүгэлтэн болсон нь үнэн. Тиймээс Бурхан минь, би яагаад Адамын нүглийн улмаас нүгэлтэн болох ёстой гэж гомдлох гэтэл аль хэдийн 2000 жилийн өмнө Иесус загалмаа дээр нас барснаар миний бүх нүглийн асуудлыг шийдэж намайг зөвхт болгосон байжээ. Энэ бол Паулийн үнэхээр гайхамшигтай тайлбар. Бид нүгэлтэн болсон нь бидний буруу биш. Адам, Ева хоёрын буруу байсан. Иймээс Бурхан биднээс тэр хариуцлагыг нэгтгүй. Харин Иесусыг загалмаад өгснөөр бидний мөн чанарыг анхны байдалд нь эргээд сэргээсэн. Бид төрхөөс ч өмнө 2000 жилийн өмнө Иесус энэ бүхнийг хийж дуусгасан. Тиймээс Сатан 2000 жилийн өмнө Иесус загалмаа дээр нас барах үед биднийг эзэмших бүх хэрэгээ алдсан. Бид нүгэлтэн болсон нь бидний сонголт үйлстэй холбоогүй байсан шиг. Бид дахин зөвхт болсон нь ч бидний хүчин чармаалттай холбоогүй. Зөвхөн бүрэн дүүрэн Бурханы сайн сайхан нэгүүлслэр загалмайн ач хивээлэр бид нүглээс аврагдсан. Тиймээс Бурхан өнөөдөр биднийг харахтаа Адам, Ева хоёр нүгэл үйлдэхээс өмнө Эден цэцэрлэгт байсан тэр адил биднийг зөвтгөж үздэг. Бид үнэхээр зөвхт учраас уу? Үгүй ээ. Бид одоо ч нүгэлтэн мөн чанартай. Гэхдээ Есүс бүх нүглийг шийдсэн учраас Бурхан биднийг зөвхт хүн гэж тооцдог. Үүнийг хүлээн зөвшөөрөхийг итгэл гэж нэрлэдэг. Өөрийгөө харахад би агуу нүгэлтэн мэт харагдавч Бурхан миний бүх нүглийг уучлж намайг зөвхт гэж тооцсныг хүлээн авах ёстой. Үүнийг л Библиэд итгэл гэж нэрлэдэг байх. Одоо бид Есүсийн цусаар дамжуулан Адам, Ева хоёр шиг дахин сайн муугийн модны өмнө ирээд байна. Энд хэнийг эзнээ болгохоо хүн бүр сонгох ёстой. Та хэнийг эзнээ болгох вэ? Та хэнийг дагаж хэнд итгэх вэ? Сатанд уу? Эсвэл биднийг аврахын тулд амиараа хайрлсан бидний Тэнгэрлэг эцэгт үү? Энэ сонголтыг хүн тус бүр хийх ёстой. Эртний Эден цэцэрлэгт байсан шиг та ямар ч сонголт хийсэн Бурхан өнөөдөр таны сонголтыг хүчээр тулгахгүй. Гэвч нэг зүйл маш тодорхой байна. Таны одоо хийж буй сонголт бол Сатанд хууртагдсан сонголт биш юм. Учир нь Бурханы хязгааргүй хайр аль хэдийн бүх хүмүүст тодорхой илчлэгдсэн. Тиймээс таны одоо гаргаж буй сонголтонд дахин нэг загалмайн золиос гэж байхгүй. Тэгэхээр та хэнийг эзнээ болгох вэ? Би бол мэдээж зөвхөн Бурханыг эзнээ болгон дагахыг сонгоно. Учир нь тэр намайг хайрлж миний төлөө амиа өгсөн. Та нар ч бас надтай адил сонголт хийгээсэй гэж би хүсэж байна. Дараагийн удаад бид 8 дугаар хичээл болох гимшил ба шинээр төрөх тухай судлах болно. Та нар гимших гэж юу болохыг мэдэх үү? Мөн шинээр төрөх гэж юу болохыг мэдэх үү? Энэ талаар дараагийн хичээлээр үзэх болно. Бурхны нэгүүлслээр би та нарыг гимшиж, шинээр төрөх аялалд удирдан чиглүүлэх болно. Дараа уулзцгаая. Түр баяртай.